За юу цаан даваахан өнөөдөр та хэдтэй сүүлд гараад олныг шуугуулж шин цувралын эхний нэгдүгээр ингээр чөөр бэлтгэлээ. Энэ бол алдарт хаан ширийн тоглоом буюу Game of Thrones-ын ертөнцид өрнөдөг долоон гүрний хүлэгт баатар гэх цуврал билээ. Алдарт HBO сувгийн Game of Thrones цувралыг мэдгүй гэж бараг байхгүй лээ. Долоон гүрний хаан тус бол Game of Thrones цувралын үйл явдлаас 90 жилийн өмнө өрнөдгөр онцлогтой бөгөөд цуврал дээр гардаг. Нилээд хідэн дөрүүдийн маань эмээ өвөө элен цолонцнаар гардаг гэж байгаа. Долоон гүрний хүлэгт баатар цуврал бол 2003 онд домогт Жорж Мартин зохиолчийн бичсэн Тэнүүлчин хүлэгт баатар эмээх туужаас сэдвлэгдсэн бөгөөд уг ертөнцийн алдарт хүлэгт баатар өндөр хэмээх Данкны талаар өгүүлдэг гинэ. Night of the Seven Kingdoms буюу долоон гүрний хүлэгт баатар цуврал нь 6 ангитай бөгөөд 7 хоног бүрийн 5 гарагт Univision-ийн HBO багцад нэмэгдэж байгаа. Univision-ээс үлснээр сабтайтл болон дуу оруулгыг монгол эсвэл англи хэл дээр тохируулах боломжтой бөгөөд мэдээж ТV-с угаар гараагүй нарийн нандин чухал хэсгүүд бүтэн хөлбраараа гардаг онцлогтой шүү. Ингээд хэдүүлээ цувралаа эхлүүлцгээе. За ингээд цуврал маань эхлэхэд нэгэн гонигтай үйл явдал бидний өгтөн авлаа шүү. Цувралын гол дүр Данк хэмээх нэлээд өндөр нуруу бие хаавалсан нөхөр өөрийн багш Тэнүүлчин хүлэгт баатар Арлан ноёнтныг зуурдаар алдан оршуулад байж байдаг бөгөөд уг Арлан баатар бол Данкийг өнчин өрөөсөн орох газаргүй уранхай ноорхоо хувцтай явж байхад навч өсгөн хүн болгосон ачтан хүн ажээ. Тэнүүлчин хүлэгт баатар гэдэг нь ноёнгуу тэнүүлчлэн авдаг баатруудыг хэлдэг ба яг хүлэгт баатруудынхаа дэргэд бол баг зэрэг зиндаа муутай гинэ. Ингээд Данк ч одоо багшигаа оршуулан эцсийн замд нь үдээд байж байхдаа багштай хэлж чадаагүй сэтгэлийн үг хэллээ. Үүн дээрээ Данкч нэгэн удаа багш нь өөрийг нь хулгай зэрдэн зодсон талаар ярьж өгдөг ба жоохон байхад нь бүр харваажийн өөр хүүхэд хулгай хийсэн байхад багш нь л Данкийг сэрдээд зодсон юм уу да хаашаа. Гэхдээ ер нь Арлан багш нь Данкийг хаяадаа сайхан гөвдөг байсан бөгөөд Данкч хэдийгээр багш нь өөрт нь хатуу ханддаг байсан ч гэсэн ааваасаа дутхгүй хүнд л чайрладаг байсан гэжээ хөрх юм. Энэ түүний дараагаар Данкч багшийнхаа илд болон мордыг авдаг ба үүнийг нь ариун нандин зүйлмэд хамгаалж асран хамгаалахач бас тангаралаад амжив. Түүний дараа үзэгсэлэгдэж багшийн оршуулга дуусны дараагаар Данкч өөрийн жинхэнэ хүлэгт баатар гэдгээ батлах хэрэгтэй хэмээн үздэг бөгөөд үүнийг ганцхан ноёдын нутаг дахь хүлэгт баатарын тэмцээнд оролцож баталж чадахгүй байв. Ингээд Данкч багшийнхаа морь сэлэм хоёрыг аван өөрийгөө батлан харуулахаар ноёдын нутаг руу аян замд гардаг бөгөөд тэгэн явсаар удалгүй нэгэн тосгонд хурж ирлээ. Энэ хүшин болсон хойно Данкч одоо нэгэн буйтхан тосгонд хурж ирээд уушийн газарт орон хоол цай идэж уух гэж сууж байтал хаваалцсан толгойтой их хилэмгий доломгой манайхаар бол одоо мөг жоохон даахтай жог жоохон хүү гэдэг шиг бяцхан хүүтэй болцлаа шүү. Энэ хүүг ээг буюу өндөг гэдэг ажээ. Тэгж Данкч өндөгтэй анх таарлангуудаа ахыхаа морийг сайхан усалж байгаарэ. Хөлсөнд нь ах нь хэдэн зоос хилаалгана хэмээн хэлдэг ба өндөгч тэрийг нь сонсчоод дуртай нарахгүй Данкийн мордыг ам үлдлээ. Түүний дараа Данкч уушин газарт явган ороход ширээн дээр тас усарсан нэгэн залуу байгааг ис тооцвол баг хүн амтан байсангүй. Тиймээс Данкч уушин газартаа баахан хоол унд захиалаад идэж уудаг ба Данк бол баг метр 90 давсан өндөртэй нэлээд биерхүү нөхөр ээжээ. Тийм болохоор мэдээж дөрмийн дагуу идэж ууна гэдэг бол ёстой үзүүлж өгөн шүү дээ. Тэгж Данкч сайхан идэж уугаад гол ороод өөжөтл өнөө ширээн дээр тасарсан байсан гараг гинт сэрснэ. Би чамайг зүгтэлсэн. Тийм болохоор надад солхон байгаарэ гэж хэлчихэд дээшигээ өрөөрөөгөө унтахаар яваадаг. Юу зүгтэлсэн юм бол доо. Зүүнний дараа Данкч сайхан болчоод гараад иртэл ээг буюу өндөгч Данкийн хамаг баатрын хуйгийг өмссөн морин дээр нь мортцсон сууж идэг ба Данкч шууд өндгийг зад загж хаяад буулгалаа. Тэгтээ Данк хэлж байгаа. Энэ хуйгийг авуу баатрууд л өмсдөг юм. Чам шиг бацаа ингэж чамаа намайг өмсөж болохгүй гэж хэллээ. Гэсэн ч өндөг Данкаас нэх айц сүрдэхгүйгээр би баатар шиг харагдахгүй байна уу? Хэрэг та үнэхээр хүлэгт баатруудын тэмцээнд явж байгаа бол намайг ч гэсэн аваад яв. Би таны бараа болгоч болъё гэж шууд асуулаа. Их нүүрэмгийн хүүхэд байх ч нэ. За тэгсэн ч Данк хэлж байгаа. Би одоо юу одоо чамайг авч явах вэ? Ээж чинь чамайг юу гэж бодох юм? Гэхэд өндөгч хариуд нь манай ээж олон жилийн өмнө бурхан болсон гэж хэлдэг ба үүнийг сонсон Данкч өөрөө бас эцэг эхээ их багадаа алдсан болохоор өндгийг ч өрөвдөг шиг. Түүний араас Данкч өөрийн баг багт нь хэрхэн Тэнүүлчин хүлэгт баатар Арлан дэрэгдээ авч сэлмийн эрдмээс авахуулаад морь мал зэр зэвсэгтэй хэрхэн харьцахыг зааж өгсөн талаар хэлдэгч өндгийг өөрийн бараа болгож болохоос татгалзан мордийг нь асарсны хариу болгож нэг зоос өгөн яваад өглөө шүү. Айхтар гэж. За тэгсэр удалгүй үзэгсэлэгтод Данкч явн явсаар Ашфор тэмэх газарт хүрээд өнөө айхтар хүлэгт баатруудын тэмцээнд оролцохоор хурж Энэ газар нь жилдээ нэг удаадаа язгууртан омгийн ноёд хөлөг баатрууд ирэн хоорондоо эв хаваа сорж элд цэлэн барин үдэлцдэг ба Данк шиг мянган баатар болох хүслээ залуучууд ч гэсэн ирж өөрсдийгөө батлах гэж оролддог гэжээ. Ингээд Данкч одоо олон хөлийн газар ирэнгүүтээ баг соёлын шоконд орж энэ тентгүү барьсан ноёдын алга өнгөтэй асруудыг хараад баг алмаарад яваад идэг наасан. Тэгсээр Данкч удалгүй бүртгэлийн хэсэгт очин өөрийгөө бүртгүүлэх гэж үзлээ. Тэгэхэд нь өнөө бүртгэлийн ажилтан Данкаас асууж байгаа. За нэр алдар хэн блэ? Хэний хүүхэд вэ? Хэмээн асуухад Данкч намайг Данк гэдгээ. Сэр Данк. Би Penny Tree-гээс гаралтай нас орсон хүлэгт баатар Арландын шив. Одоо түүний залгамжлагч хэмээн хэлж багшийнхаа өнөө айхтар урт сэлмийг үзүүлвэ. Гэсэн ч өнөө бүртгэлийн нөхөр нэхлээ Данкийг хүлэг баатар мөн эсгэд эргэлзэж байснаа. Би ер нь тийм хүн олж сонсоогүй юм байна уу? Манай энд хуурамчнэр барьсан хүмүүсийг дүүжлэг юм шүү. Хэрв танаа өгч нь үнэхээр баатар байсан бол магадгүй Манфред ноёнтон таньж магадгүй юм. Хэмээн хэлдэг ба тэгтэн Данкч өө
Манай өгш Манфред Ноёны эцэгтэй их олон удаа хамт цуг толгоонд орж байсан гэж хэлдэг ба Манфред Ноёны зөвшөөрлийг авч чадвал энэ тэмцээнд орохоор болов. Ер нь бол Арлан багш нь Данкийг Хүлэгт Баатар дүрмжлөөгүй завл Хүлэгт Баатараас ажил хүртэж байж Хүлэгт Баатар болдог юм байна л та. Тэгтэл манай Данк ч баг өөрийгөө Хүлэг Баатар болгоцсон яваад байгаа шүү дээ. Зүүнний дараагаар Данк ч явсаар арай гэж Манфред Ноёнтны асар дээр ирээд дотор нь орох гэсэн боловч түүний асрын гадаа зогсож байсан Манфред Ноёнтны татвар эмсэн ч одоо Ноёнтныг унтаж байгаа гэдээ Данкийг оруулсангүй. Дээр нь хідэн татвар эмсэж манай Данкийг харчаад Чамшиг Баатар гэж юу ч байх втэ. Хэр үнэхээр Манфред Ноёнтой уулзмаар бол ихнэр өгөх хэрэгтэй те. Ноёнтонтой орой ирж уулзаарэ гэж мэгээд доромж өгдөг наасан. Яасан сонио гарууд. Зүүнний дараа Данк хэдийгээр 2-3 хорон үг сонссон ч гэсэн бууж өгөлгүй цоглог алхаад явж байдаг бөгөөд тэр зуура язгууртны омгийн ахан дүүс тулааны бэлтгэл хийж байгааг харан авлаа. Тэгтэл тэр үеэр ахан уултай нэг нөхөрч үеэлдүүгээ баг алж авангаа алтдаг ба сүултээ зүгээр зогсож байсан Данк тэрч нөгөө ахан хурж ирэнгүүтээ чи юугаа харав бас тулдмаар байгаа юм уу гэж мэгээр бүр асаад байдаг наасан. Тэгтэн Данк хэдийгээр биеэр томч гисэн би Хүлэгт Баатар хүн энгийн хүнтэй тулддгүй хэмээн хэлдэг ба түүнийг сонсон нөгөө асаад хэлсэнд гарч Данкийг мань бүр шоолоо цааш явна одоо ямар муухай дээрлэхүү шаар вэ. Ингээд дараагийн хэсэг эхлэхэд Данк хүмүүсийн хөлөөс хол голын хажуудах моттой газар ирээд байрлахаар болдог ба орой Ноёнтой уулзуулахлаар голын усанд орж мураад турган өөрийгөө цэвэрлээд авлаа. За ингээд орой үдшүүлж Данкч дахин Манфред Ноёнтой уулзахаар асар дээр нь яваад иртэл өнөө айхтар татвар эмсэн Данкийг оруулдаггүй ба дахиад л шоолж гарлаа шүү. Тэгтэн Данкийн уур нүрэнгүүд ингэж хэлж байна. Та хоёр намайг шоолох шаардлага байгаа мó? Би зөвхөн тусламжил хүссэн. Би Манфред Ноёнтой өглөө уулзъя да. Хэмээн хэлдэг ба Данкийг шоолоод исэн татвар эмсвч үүнийг сонсонгуудаа Данкаас өршөөл ирэн. Жил бүрэл Чамшиг ногоонороо нөхдүүд энд ирээд Баатар болох гэж үздэг ч юу ч хож толоодоггүй маа. Хэмээн хэлэхэд нь Данкч өөртөө маш итгэлтэйгэр би тэгвэл тэдэнтэй адилгүй хэмээн хэлэл гараад яв. За үүний араас Данкч тэр хаваар явангаа шин содон эмсийг нь үзээд явж байдаг бөгөөд тэр үеэрээ хүүхэлтийн тоглолтыг очиж сонирхов. За тэгтэл Данкч тоглолтын үеэр хүүхэлтийг тоглож юу маш үзэсгэлэнтэй залуу эмэгтэйг харан бараг сэтгэл алдардаг бөгөөд өнөө эмэгтийн тэмээ шиг том тэмдэгтэй өндөр гозгор Данкийг мань олны дундаас ч онцгойж харлаа. За хайрын гал бадмалах гээд байна уу да энэ ч тоо. Үүний араас Данкч тоглолтын асраас гараад явж итэл нөгөө ах нь бараг алангаа алдсан үеэлдүү болох Ремонттой уулздаг ба Ремонт ч одоо Данкийг танингуудаа ахыгаа өмнөөс уучлалт ирж нэгэн асар руу авч яван хоолж унтлахаар боллоо шүү. Ингээд Данкч Ремонтыг дагсаар нэгэн асарч орж иртэл тэр дотор нь дүүрэн хоол хүнс ёстой өрөөстэй байдаг бөгөөд бодлого тэнтэй Данкч одоо Лайнел Баретон хэмээх ноёныг олж харав. Лайнел Баретон бол инээдэг аян хэмээх хочтой нилээд нэр хүнтэй Хүлэгт Баатар бөгөөд өөрийн эр зөргийн талаар асар цугласан олонд гайхуулан ярьж бүх хүмүүсийг хоол ундаар дайлаад л их хоншоортой ноён ажээ. Түүний дараа Данкч нэг булдан зогсоо сайхан хоол буудаад байж итэл Лайнел ноёнт нь Данк гэж гоцоос юм холоос харчдаг ба ширээн дээрээ дуудуулан ирлээ. Үүний дараа Данкч ноёнтон дээр яваад очтол Лайнел ноёнт нь Данкийг өндөр гэдгээр нь жаахан шоолж ирсэн аа. Хэн болох талаар нь асуудаг ба бүр Данкийг чи намайг алах гэж ирээ юу энэ төр гэтгэлээ хайрхан мэн гэж. Тэгэхдээ Данкч өөрийгөө Хүлэгт Баатар хэмээн танилцуулж би зүгээр л хоол идэх гэж ирсэн юм аа ноёнтон гэд ямар ч бодох санах юмгүй хариулцдаг наасан. Энэ манай Данкч нь жаахан тэнэгдүү нөхөр юм уу хайшин. За энэхүү Данкийг чин үннээрээ хариулахад нь Лайнел ноёнтон ч Данкийн шудраг байдлыг үнэлж хамт цуг бүжиглж гарлаа. Энэ үеэр Лайнел ноёнтон бүжгийн талбай дээр Данкийн хөл дээр нь дэвслэх гээд дайраад идэг ба тэгтэн ч Данк мөчөөгөө өгөлгөө булцаар зөрүүлээд Лайнел ноёнтны хөл дээр дэвсэлдэг ба тэр үед нь ч Данк яг алууллаа гэсэн ч Лайнел ноёнтон инээд алдангуудаа Данктай өргөжлүүлэн бүжиглэж шүнжэнгөө харигдаж өглөө. Их айхтар нарийнч ноёнтон байх нь л дээ. Тэгсээр бүр шүн болоход Лайнел Баатар ч одоо өөрийнхөө байгуулсан тоо томшгүй олон баатарлаг үүсгэн талаар ярьдаг ба үүнийг Данк маань сонсонгуудаа Лайнел ноёнтон шиг хөрөнгөтэй, нэр хүндтэй хүмүүсийг ягаад ч халз талаан дээр ялж чадахгүй гэдгээ ойлгож байгаа юм да чаавас. Ядаж явахад Лайнел ноёнтон ч Данкийг тэмцээд орно гингүүт нь шоолоод идэг наасан. За энэхүү Данкч Лайнел ноёнтны асарт нэлээд сайхан наргиж сэнгээд гараад явж итэл нөгөө уулзах гэж бөө юм болоод исэн Манфред ноёнтыг нь олж хардаг ба явж чингуудаа та миний багш Арланд ноёнтныг санаж байна уу? Манай багш таны эцэгтэй тоо томшгүй олон тулаанд орсон шүү дээ. Бүр миний багш таны эцгийн өмнөөс хүртэл суманд өртөж байсан. Гэхдээ Манфред ноёнтон ч хариуд нь миний эцэг их олон удаа дайнд оролцож 800 гаруй удаа суманд өртсөн. Би чиний яриад байгаа хүнийг ч чамайг санахгүй юм байна гэж хэлчихэд муухай нэгэд яваад өглөө. Яасан ч хэцүү юмтай Данк байна. За ингээд Данк шал дэмий явж ирсэн бож таарад маш их сэтгэлээр унан эргээд нөгөө буусан газартаа иртэл өчигдөр танилцсан үндэг гэд бацаанч ирсэн. Данкийн мордын хажууд нь загас магас шараа сууж ивэл яах вэ? Тэгтэн Данкч явж чод эсгийн их газар нохоо хэрэггүй хичээр чи энд юу гайж байгаа юм? Гэхэд өндөгч Данкийг даган ирсэн байж таардаг ба аль хэдийн эренгүүтээ Данкийн хувц нарыг нь угааж тавиад хог дуулгыг нь арчаад бэлдсэн байл яах вэ? Айхтраа. За тэр үед ч Данк өндгийг хөөж өөлж чаддгүй ба өөрийгөө өндөр Данк нь хэмээн танилцууллаа шүү. Тэгтэл өндөгч Данкийг өөртөө өгсөн шинэ нэрийг нь сонсонгуудаа өндөр Данкны би тийм хүн сонсоогүй дээ гэж мэгэд эзнийгээ барьж өгöd идэг наасан. Хэлж байгаа. Чи удахгүй сонсноо. Би удахгүй мундаг баатарээр болно. Хэмээн өөртөө тун итгэлтэйгээр хариулдаг ба эцэст нэг өндгийг бараа болгочоо болохыг зөвшөөрлөө. Тэгтээ бас хөөрхөн гэж байгаамаа. Би чамайг өлсгөж дааруулахгүй. Бас зодож жанчиж байхгүй. Хэмээдэг ба өөрөө багшаасаа сайхан жавтын үрддэг байсан болохоор аргагүй байгаа л да. За үүний дараа Данк өндөг хоёрч ирчүүд тул хээр одтой шөнийн тэнгэр дор хэвтээ дунтахаар болдог ба энэ үеэр өндөгч одоо харуулж буу од олж хараад л од харуулж байна. Бидэнд даз ирэхнэ хэмээн хэлдэг ба Данкч түнд нь хариулаад тийм ээ бидэнд даз ирэхтэй хэмээн хэлв.
За ингэж 7 гүрний Хөлөгт Баатар цувралын маань ихний анги төгсөж байгаа маа. Инхүү Дан Күндэг хоёрч ганцхан нэлсний дараагаар ирээдүйд нэг нь алдарт Ланнистерийн удмынхаас ч баян болж 7 хаан тус даяар нэр алдраа түгэж хааны Хөлөгт Баатруудыг удирдах гэмгүй иргэдийг хамгаалдаг Хөлөгт Баатар болсон бол нөгөөх нь агуу хаан болсон байдаг. Харин яаж вэ гэж үү? Дан Күндэг хоёрын адал явдлыг та бүхэн үргэлжлүүлэн үзэх хүсч байвал Univision-ийн HBO багцаас хүлээн авч үзээрэй. Дээрээс нь манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe байхаа бүү мартаарай.